Сайн байцгаана уу? Хэрвээ та код мэдэхгүй ирнэ ямар нэгэн вебсайт хийгээд ашиглах гэж байгаа бол одоо та хэд no coding tool танилцуулъя. Одоо энэ сайтыг ерөнхийдөө no coding tool-ээр хийсэн байгаа. Тэгээд энэ яадаг вэ гингүүд дурын хүн орж ирээд өөрийн гэсэн вебсайтаа үүсгээд тэгээд өөрийнхөө дижитал бүтээгдэхүүнээ үүсгээд эсвэл дижитал ном, e-book, темплейт юу гэдэг юм те тэрийгэ үүсгээд шууд онлайнаар дэлгүүр болгоод зарах боломжтой гэсэн үг. За жишээлх юм бол энд миний нээжсэн дэлгүүр байна. Real одоо намсрагийн дэлгүүр гэсэн үг. За миний дэлгүүрт юу байна вэ гингүүд за ямар ч лээсэн үлгэр зарж байна. За энэ номны хуулбарыг зарж байна те. За энэ ханд үгээд 54-ний бараа жишээлбэл оруулсан багтсан чимээ жишээтэй. За мөн хастлаар сүлд дуу гэдээ би бүр дуу хүртэл энэ дотроо зарж болж байгаа. За энд би бол source code буюу бүхэл бүтэн нэг бүтэн вебсайтын кодын дотор ерөнхийдөө зархаар тавьсан байгаа гэсэн үг. За тэгээд энийг жишээлбэл худалдаж авъя гэж оронгууд за хастлаар сүлд дуу гэдээ гараад ирнэ гэсэн үг. За энийг авъя гэж тэрвээ дарангууд за та ямар ч лээс мэдээлэл оруулаарай гэх мэтлэн гэдэг. За энд шууд миний имэйл логин хийсэн байгаа болохоор гараад ирчихэ тэ. За тэгээд авъя гэдэг тэгэнгүүт автоматар энэ ерөнхийдөө купеийн өсөлт үүсгэж байгаа. За тэгэхээр энийг бүр худалдаж авах боломжтой. Тэгээд худалдаж авсны дараа миний дашбордон дээр хэн хаанаас авсан бэ гэдг нь хүртэл өөрчлөгдөд явчихна гэсэн үг. За тэгэхээр одоогоор би 21 бүтээгдэхүүн захиалга авсан байна тий. Тэгээд 3 төрлийн бүтээгдэхүүн зарсан байна. Нэг ойролцоогоор 13,000 төгрөгийн юм авсан байна. За тэгээд иймэрхүү хэрэглэгчд орж ирсэн байна. Энэ бол миний хэрэглэгчдийн мэдээлэл байна гэд харах бүрэн боломжтой гэсэн. Тэгвэл энэ бүтээгдэхүүнийг no code tool-ээр хийсэн байгаа. Тэгэхээр энийг хэрхэн хийсэн бэ гэдгийг ерөнхийдөө та харуулах нь энэ бичлэгийн гол зорилго байгаа гэсэн. За энэ tool нь болохоор Lovable гэдэг AI-га. За энэ саяхан AI бүүмийн дараа generative AI дээр суурилсан вебсайт. Өөрөөр хэлбэл чи ямар ч санаагаа шууд вебсайт болгох бүрэн боломжтой гэсэн үг. Хэдий код мэдэхгүй байсан ч гэсэн. За жишээлбэл энд хүмүүс бол лендинг байж хийсэн байна, криптогийн зах зээлийг хардаг юм хийсэн байна те. Personal AI engine гэдэргээд яг энэ бүр хүссэн зүйлүүдээ бүгднийг хийх боломжтой гэсэн. Тэгэхээр энэ хүү вебсайтыг зөвхөн AI-тайгаа чатлах буюу яг юу хүсэж юу хийх гэж хэлмээр байгаануудаа бүгднийг чатлж явсаар байж байгаад алдааг нь зассаар байж байгаад яасан бах нь. Эцсийн үр дүнд ийм бүтээгдэхүүн болгож юу нь бол чадсан байна гэсэн. Тэгэхээр энийг та бүхэн ч гэсэн юу нь бол чаднаа гэдэгт бол 100% итгэлтэй байна. Ерөөсөө л та яг өөрийнхөө юу хүсэж байгааг энэ AI-д хэлэхэд л нь бол болно гэсэн. За тэгэхээр ийшээгээ та бүртгүүлэхийн тулд доор description дээр би линк оруулсан байгаа. Та тухайн линкэн дээр дарангуудаа Lovable-ийг шууд ашиглах боломжтой гэсэн. За тэгэхээр хэдүүлээ жишээ олгоод цоо шинээр за нэг зүйл хэлгэж үзье те. За жишээлбэл хүн болгон өөрийнхөө вебсайттай болохыг ер нь бол хүсээд байдаг. За тэгэл янз бүрийн байгууллагынхаа вебсайтыг жишээлбэл хийх гээд байдаг те. За тэгвэл өнөөдөр за нэг хөвөний портфолио вебсайтыг хийцгээе те. За create me a portfolio website. That I am artist and wanna show my images, arts, videos, every bio, everything. Please put nice images. За энэ бол за одоо болохоор портфолио вебсайт хийгээд өгөө. Би бол уран бүтээлч. Би өөрийнхөө зураг бичлэгийг оруулна өөр юм бас миний bio маань байна. Тэгэд оронд нь ямар нэгэн гоё зураг олоод тавьчихаа гэд хэлчихэж байна гэсэн үг. За ерөөсөө л тэгэл интернет орчихно гэсэн үг. Энд бол ямар ч тийм хэцүү юм байхгүй. Та энийг хараад шууд хийж болно. Тэгэхээр та яг энэ description доор байгаа Lovable link руу дараад ороод шууд хийгээрэй. Одоо хэдүүлгээр үнэхээр тийм гоё
90-100-д амьдарч байна. Өмнө нь чи хин нэгнийг гуйж юм хэлэх байсан бол одоо бол ингээд бүр шууд хийх боломжтой болцсон. Тэгэхээр ирээдүйн бол энэс бүр үнэхээр гоё болж ийн гэж харагдаж байна. Ямар ч тийм энгийн зүйлээр саатахгүйгээр хүн болгон өөр ингэ зүгс юм а гяс хийгээд яг энэ санаагаа гяс амьдруулах тэр процесс нь мангар хурдан болчихж байгаа гэсэн. Тэгэхээр та энэ AI ашиглаад маш хурдан одоо юмнуудаа хийгээд өөрийнхөө бизнесийг ч гэсэн босгож ирэх бүрэн боломжтой гэж нь бол харж байгаа. За энэ болохоор нэг хамгийн ихэнд хийж байгаа болохоор одоо энэ манай бүтээгдэхүүнийхээ тэр кодныхаа суурь хэсгийг ерөөдөө бэлтжиж байгаа гэсэн үг. За тэгээд та хэрвээ код мэддэг хүмүүс байх юм бол энэ project-ийн маань код маань GitHub руугаа шууд туулж авах боломжтой байгаа шүү. За тэгээд та мөн өөрийн гэсэн backend гэх мэт зүйлтэй холбохыг хүсэж байгаа бол Supabase-тэй жишээлбэл шууд холбох боломжтой. Тэгээд Supabase-тэй шууд холбосноор ямар давуу тал үүсэж байгаа юм бэ? Энд харагдж байгаа мэдээллүүдийг бүгдийг нь хадгалах боломжтой болчихж байгаа гэсэн үг. Тэр ямар нэгэн датагүй static website хийхээс гадна дататай бүрэн бүтээгдэхүүн хийж болно гэсэн үг. Жишээлбэл энэ Hustler-ийн менюг бол би зүгээр л та хэдэд сонирхуулах гэж өөрөө хийсэн. Миний ямар ч тийм ашиглаж мөнгө олох ямар ч төлөвлөгөө байхгүй. Гэхдээ шууд ажиллаж болж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол үнэхээр гоё зүйлээ л гэсэн үг. За ингээд миний вебсайт маань бэлэн болчихсон харагдчих тий. За энэ ингээд миний хийсэн портфолиог ер нь бол хийсэн байна. За гэрийн доош эдэргээд энэний текст гэж байгаа юм. За би бол ийм хүн дижитал арт хийдэг. Миний галерей, миний зургнууд ийм байна гэд шууд тавьчих тий. За миний бичлэгнүүд ийм байна. За тэгээ надтай холбоо барих бол энэ мэдээллийг бүглөөрэй гэдэг хийж байна. Тэгээд одоо та бүхэн энийг ашиглаад хүссэн зүйлээ хийж болно. Одоо ингээд Instagram, Facebook-ыг харангууд зарим хүмүүс бол Notion-ы нэг үнэгүй хөлбөрийг ашиглаж байгаа. Үнэгүй хөлбөрийг ашиглахдаа маш царимуутай зүйл жишээлбэл хийсэн байгаа харагдаж илээ. Тэрвээ тийм хүмүүс өдр байх юм бол энийг ашиглаад өөртөө айтайхан вебсайт хийгээд яг энэ хэрэглэгчдийн датаг айтайхан хадгалаад явах бүрэн боломжтой гэдгийг харуулж байгаа. Одоо жишээлбэл Get-in Touch гэдэг бутон яасан бэ? Цагаан дээр цагаан фонтоор бичигдсэн байгааз тэг харагдахгүй байхгүй юу? За тэгвэл хэдүүлээ одоо яг энэ хэсгийг засмаар байна гэдгийг нь сонгож өгөнгүүтэй. За би энэ фонтных нь өнгийг өөр болгоё. Тэ? Тэг хадгалъя. Хэд яаж шууд энэ өөрчлөлтийг ингээд хийх боломжтой болчих. Үүнтэй адилхан аль хэсгийг засмаар байна. Тэр хэсгийг бүгднийг сонгож авах боломжтой гэсэн. За жишээлбэл энэ хэсгийг сонгож авъя тий. За одоо энэ хэсгийг илүү бүтээлч болгоод өгөө. Тэгэд илүү анимашн текстэн дээр нь анимашн оруулаад өгөөч гэдэг хүсэлтийг лово руугаа хэвлэлээр гаргацгаая. За одоо энэ хэсгийг тийм болгох чинь тий. За тэгээд одоо энэ хооронд та завгүй бол бусад юмудаа хийгээд энэнийхээ респонс нь ирчихээр буцаад ирчих юм болно гэсэн үг. Одоо тэгэхээр энэ цагт бол чи өөрийнхөө судалгаа хийгээд за ийм текст тавих юм байна гэж тэрийг AI-аар generate хийлгэнгүүтээ энэ дээр за энэ текст энэ вебсайтын бүх текстийг энэгээр солиодох тэргээл шууд хийх явчихна. За тэгээд энэ маань ерөнхийдөө бол өдрийн 5 кредит үнэгүй байгаа. Тэгээд миний хувьд бол тэр Hustler Zig email-ыг 200 орчим промптоор хийсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол 2 сарын кредиттэй юм бол хийсэн. Тэгэхээр та хэд маань энэ үнэгүй 5 дотроо өөрийнхөө вебсайтыг шууд хийлгэмээр байна гэх юм бол яах нь маш ойлгомжтой промптыг эхнээсээ ChatGPT-ээр генератлүүлээд авч байна. За энэ хэсгийг манд болсон. За одоо энэ хараа анимашнтэй болсон. Тэгээд энэ хэсэгт шинээр юм ороод ирсэн тий. За одоо энийг шууд веб браузер дээр харцгаая. За ингээд минут хүрэхгүй те чи өөрийн гэсэн вебсайттай болчихж байна. За тэгэхээр 500,000 төгрөг яах нь хүн төлөхгүйгээр
өөрийгөө юу бодож байгааг л энд илэрхийлчихэд энийг хийж гэнэ шүү дээ. За тэгэхээр энийг ашиглаад чи бүр халтур хийж болно гэдэгсээ л дөө. Тэгэд энийг ашиглаад чи мөнгө олох юм бол юуц над мэдээ дээрээ. Тэгээд та хэд иймэрхүү контент хэрэг болж ивэл комент секцэд бичээрэй. Би ийм маш олон төрөл ашиглаж үзсэн. Тэгээд тэднээс зүгээр нэгийг нь л хуваалцаж байгаа гэсэн. Тэгээд үнэхээр таалагдах юм бол миний дараагийн бүтээгдэхүүнүүдийг та танилцуулахад бэлэн байгаа шүү. За тэгээд дараа уулзцгаая. Баяр таа.